За баярлалаа. Интеграшны асуултанд хариулъя. Тэгэхээр Хятадын засгийн газартай байгуулж байгаа анхны гэрэг гэдэг бас дахиж онцолж хэлмээр байна. Тэгээд Хятадыг тойрсон 14 улс байдаг. Хөгжиж байгаа улсуудтай бас ийм гэрээ байгуулаагүй байдаг гэдгээр бас их онцлог. Тэгээд үүгээрээ бид нар хийж авсан, тохирж авсан зүйл нь юу вэ гэхээр зөвхөн бас энэ хил холболт уул уурхаан асуудал биш юм аа. Энэ бол эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлыг тов тодорхой гэрэн дээр тусгасан байгаа. Тэгэхээр бүгд Хятад ард улсын зүгээс бол Монгол улсаас эрчим хүч авъя гэд 2 удаа ерөнхийлөгчийн ажил үеэр тохиролцсон байт юм билээ. 2005-2015 онд. Тэгэхдээ бол 5 жилийнхаа төлөвлөгөөнд тусгаад эрчим хүч авъя. Эхнийх нь бол 10.7 гигаваттыг, дараа нь 5.8 гигаваттыг авъя. Тэгээд цаашаа нэмъя гэсэн ийм тогтолцоонд өмнө хийгдсэн байт юм билээ. Харамсалтай манайх тэр нөгөө ажлаа хийж чадаагүй. Бодит байдал нь бол тэр. Одоо ингээд цаашаа яах вэ гэхээр сэргээгдэх эрчим хүч бол нийтээ хэрэглээ болцсон. Тэгээд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр одоо тухайлбал тоног төхөөрөмж үйлдвэрлэл явуулдаг тэр зах зээлийн 90%-ийг нь бол Хятад ингээд дангаараа хангадаг. Тэгээд нөгөө талдаа яг энэ уулзалтын нэг энэ хилцээрээ нэг давуу тал нь юу вэ гэхээр бид нар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтан ажиллагаа бол хийя гэдэг энэ үг үсгээ бол одоо тов тодорхой ингээд тусгацсанаар онцлог байгаа. Тэгээд үүнийгээ баталгаажуулаад Шанхайд болсон уулзалтаар ерөнхий сайдын айлчлалаар бид нар бол энэ асуудлаа ярьсан. Үүнийгээ баталгаажуулаад сая 1 сарын өмнө Хайнанд бас ерөнхий сайдын айлчлал болсон. Нэг өдрийн маш үр дүнтэй айлчлал болсон. Энэ айлчлалын үе дээр энэ Хятадын ерөнхий сайдтай уулзсан уулзалтаар маш тодорхойгоор одоо эрчим хүчнийхээ хамтан ажиллагааг хий. Бид нар цэвэр сэргээгдэх эрчим хүчийг танаа талаас авъя гэдгээ бол уулзалтын протоколоор тусгаад ингэ явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Хятадын хэрэглээ бол жилийн 2 тера буюу 2000 гигаватт жил болгон ингэ өсөд явж байгаа. Тэгээ нөгөө талдаа бүгд мэдж байгаах энэ их өгдөл дэлхийн нийтийн хэрэглээ болсонтой холбоотойгоор цэвэр эрчим хүчний хэрэглээ дэлхийд даяар өсөж байгаа. Тэгээд энэ Давосын уулзалт, олон улсын хөрөнгө оруулалтын уулзалт дээр бол дараагийн 10 жилийн хугацаанд бол энэ хэрэглээ өнөөдрийн хэрэглэж байгаа дэлхийн эрчим хүчнээс 7 дахин илүү ийм хэрэглээ дэлхийд дээр үүсчихэд байна гэд. Буюу эрчим хүч, цэвэр эрчим хүч бол маш их тийм эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болчиход байгаа. Тэгээ ийм агуулгаар бол бид нар ингээд гэрээ хэлцэрэг амжилттай хийсэн. Яг үүний араас бол Арабын нэгдсэн улсын одоо засгийн газруудтай бол гэрээ хэлцэлд ороод явж байна.